Та намайг хэн болохыг надтай инээж байх та. Дуулж байх та. Ярилцаж байхдаа мэдэж чадна. Миний хэн болохыг та өвчтэй байхад минь Худлаа ярьж байхад. Зодтолдож байхад. Бас уйлж байхад минь мэдэж чадна. Та надтай өөрийнхөө гэрт. Сургууль дээр дэлгүүрч таралтна. Та намайг цэцэрлэгт хүрээлэнгээс удамцснаас сүмээс олж болно. Бид таны хүүхдүүд. Би таны хойч уу учир. Та хариуцлагатай. Дэлхийн ганган жамын зүйл сүм цуглаан гэр бүл минь нөлөөлсөөр байна. Энэ нь бидний Бурхны хайр ба түүний сайн мэдээнээс холдуулж байна. Өнөөдрийн хүүхдүүд 10 жилийн дараах удирдагчид. Бидэнд ямар нэгэн хөтөлбөр хэрэггүй. сүмийн зослон хөтөлбөрийг ч онцлоогүй. Бидэнд авралын зараар амьсгалдаг Сүм хэрэгтэй байна. Тэглээрээ нөхөрлөдөг үеийнхэн хэрэгтэй. Ийм л байвал би хайрлагцсан бас үнцэнтэй байх болно. Биднийг анхаардаг сүм хэрэгтэй байна. Би бурханлаг гэр бүлийн гишүүн баймаар байна. Надад бусдад үйлчлэх боломжийг өгөөч. Бид сүнслэг бэлэг аваад чадвараа хөгжүүлэхийг Христийн дагалдагч болж суралцахыг танаас бид суралцахыг хүсэж байна. Биднийг жоохон гэж битгий бодооч. Бид өнөөгийн сүмийнхэн. Мөн ирээдүйн сүмийнхэн. Гэвч та нар биднийг харамсалтайгаар алдаж байна. та нар биднийг алдаж байна. Та нар биднийг алдаж Та байна. нар биднийг Та нар алдаж байна. биднийг алдаж байна. алдаж Та нар биднийг алдаж байна. Бүхий л сүмүүд жил бүр Хүүхэд бидэнд тулгарч байгаа асуудлыг ярилцаасаа гэж хүсэж байна. Сүмүүд нэгтгэд их сурвалжууд нээгдэнэ. биднийг үйлчлэл туслахыг зөвшөөрөөч. Ийм л сүм намайг Христтэй нэгдүүлж чаднаа. Эзэнтэй хувийн харилцаатай болгож чадна. Бусдад үйлчлэх боломжийг өгнө. Ямар нэгэн зүйл болно гэж та бодож байна уу? Бидний ертөнц танихаас ялгаатай ч та хүүхэд байж үдсэн. Иймд хэрхэн амьдрахыг зааж өгөөч. Бид танаас зуурч байна. Та бидний амьдралыг өөрчилж чадна. Бидэнтэй Христийг хуваалцаж бидэнд цаг гаргаач. Би 10 жилийн дараа 15 настай болно. 10 жилийн дараа би 17-тай болно. 10 жилийн дараа би 18-тай байна. 10 жилийн дараа би 19-тай байна. 10 жилийн дараа би 20 настай байна. 10 жилийн дараа 23-тай байна. 10 жилийн дараа 25 настай. 10 жилийн дараа би 25 настай байна. 10 жилийн дараа би 24 настай байна. Би 10 жилийн дараа 24 настай байна. 10 жилийн дараа би 25 нас хүрнэ. 10 жилийн дараа би 23 настай байна. 10 жилийн дараа би 23-тай байна. Надад нэг асуулт 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 Надад байна. нэг асуулт байна. Надад нэг асуулт байна. Надад нэг асуулт. Надад нэг асуулт байна. Надад нэг Асуулт байна. Надад нэг асуулт байна. Энэ 10 жилийн дотор та бидний төлөө юу бүтээж чадахгүй?